Хай өглөөний мэнд OG's Vegan Club-ийн гэр бүлд тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ веган нийслэл салат хийж харуулна. Ягаад ч юм нэх гоё нийслэл салат хийж идмээр санагдаад гэртээ байгаа ногоогоо ашиглаад нийслэл салат хийсэн. Би ямар нэгэн хоол хийхдээ ийм ногоо, тийм ногоо байх ёстой гэж баригддаггүй. Гэртээ байгаа ногоонуудаа ашиглаад л хоол хийждэг. Өнөөдрийн хувьд нийслэл салаатанда амтад чинжүү, брокколи хий гэж бодоод халуун усанд 3-4 минут буцалгаад хөргөө тавьсан байгаа. За ингээд веган салаатаа хийцгээе. Төмс лувангаа өөрсдийн хүссэн хэмжээгээрээ хэрчээд дээрээс нь давас цацаа жигнүрт хийгээд болтол нь жигнэрээ. Ямар нэгэн баяр ёслолоор төмсний салаат хийнгээд бөө юм болдог шүү дээ. Төмс лувангаа чанаад, чансан төмсөө усыг нь шүүн гэд маарал дээр дэлгэж тавиад үнэхээр төвөгтэй байдаг шүү дээ. Тийм болохоор би нийслэл салаат хийхдээ төмс лувангаа дандаа жигнэж хийдэг. Нэрээ мартснаас өгөрцөнийхөө голыг салаатандаа битгий хийж байгаарай. Усрахаг учраас манузыг маань урсгах гээд байдаг талтай. За ингээд төмс лувангаа жигнэцгээе. Төмс маань болж байх хойгуур амтад чинжүү болон брокколигоо хэрчээд бэлтжээ. Дадаа ногоонуудаа бүгдийг хэрччихлээ. Одоо төмс маань болж байна уу? Амсаадахыг. Төмс луван маань баг зэрэг жажлууртай байна. 3 минут жигнэхэд болчих юм шиг байна. Хүлээсний эцэс төмс маань болсон байна. Хөрөгчөндөө эгээд баг зэрэг хөргөөд хэрцэн ногоонуудтайгаа бүгдийг нь сайхан холиод майнузаа хийгээд сайтар хутгаад өгөөрэй. Салаадаа хар перц, укровоор амтлахаар ягаад ч юм гоё амттай болоод байгаа санагддаг. Харин та нар маань нийслэл салаат хийхдээ юугаар амталдаг вэ? Комент хэсэгт өөрсдийнхөө туршлагаас өөрсдийнхөө нууц жорыг хуваалцаарай. Салаатныхаа хажуугаар бас ногооны шүл хийсэн. Өдрийнхөө хоолнд маш их ач холбогдол өгдөг ч хэлэхгүй ямар ч их ажилтай, ямар ч завгүй байсан өдрийнхөө хоолыг хийгээд тугтай суугаад амтархан идэх маш их дуртай. Өнөөдрийнхөө энэ хийсэн бүх хоолыг нэг дор идэнэ гэж бодтоо. Хамгийн гоё нь таргалуулахгүй учраас санаа зовлтгоо. Та бүхэн маань миний салаат хийдэг орцоор туршаад хийгээд амтлаад үзээрэй. За таалагдсан бол лайк, шеэр, subscribe баяртай.